За өнөөдөр Ховд аймгийн Булган суманд WeChat Pay нэвтрүүлж байна. За энэ юу гэсэн үг вэ гэвэл бүгд найрамд хятад ард улс болон WeChat Pay-г хэрэглэгчид, бизнес эрхлэгчид, жуулчид Ховд аймгийн Булган суманд ирж төлбөрөө WeChat-аар хийх боломжтой гэсэн үг. За энийг одоо товчхонтой хэлбэл жишээлбэл өнөөдрийн бидний зогсож байгаа энэ аж ахуйн нэгждэр хятад улсын нэгэн жуулч ирэхэд төлбөрөө шууд WeChat Pay-аар тухайн үедээ бэлэн мөнгөөр биш одоо өөрийн ашигладаг төлбөрийн хэрэгслээрээ хийх боломжтой. За үүнээс гадна жишээлбэл Булган сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг магадгүй одоо торгууч ширдэг хийдэг нэг эмэгтэй шууд өөрийн гар утаснаас жуулчнаас одоо төлбөр авах боломжтой болж байгаа гэсэн үг ээ. За Ховд аймаг маань энэ жилд Invest Ховд хэмээх арга хэмжээний хүрээнд за шинэ аж ахуйн нэгжүүд болон Улаанбаатар хотоос аж ахуйн нэгжүүдийг урьж байгаа. За энэ бид ямар зорилтыг тавьж байна вэ гэхээр эдийн засгийг хэлхийн тулд аж ахуйн нэгжүүдэд хүнд сурталгүйгээр ажиллах боломжийг нь бид нар бүрдүүлнэ гэсэн зорилтыг тавьж байгаа. За энэ жилийн эхний хагас гэхэд нийтдээ 200 гаруй шинэ аж ахуйн нэгж Ховд аймагт бүртгэгдсэн байна. 10 гаруй Улаанбаатар хотын томоохон аж ахуйн нэгжүүдийн салбар нээсэн байна. За үүний нэг жишээ бол одоо Сентли хэмээх санхүүгийн байгууллагын салбар энэ 7 хоног Ховд аймагт салбараа нээлээ. За бид бас Ховд аймагт анх удаа савангийн үйлдвэрийг ч гэсэн Invest Ховдын хүрээнд нээсэн байгаа. Гэх мэтчлэн олон шин аж ахуйн нэгжүүд Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа. За өнөөдрийн WeChat Pay-ийн нэх энэ ажиллагаа бол Монгол Улсын засгийн газрын бодлоготой мөн уялдаж байгаа. 2023-аас 25 оныг Монгол зочлогч жилээр зарласантай холбоотойгоор Ховд аймгийн Булган сум буюу одоо Бомтын хот маань олон жуулчдыг хил дамсан жуулчдыг одоо хүлээж авах төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр Монгол зочлогч жилийн хүрээнд ч гэсэн бид нар жуулчдаа Монгол улстай Ховд аймагта Булган сумдаа ая тухтай үйлчлүүлэх боломжийг WeChat Pay-г нэвтрүүлснээр нэг шатаар ахиулж байгаамаа. За манай Сентли банк санхүүгийн байгууллага бид нэр Ховд хотод өөрийнхөө одоо 55 дахь салбарыг нээсэн байгаа. Тэгээ өнөөдөр энэ хүү бид нэр Ховд аймгийн Булган суманд ирээд за манай хамтран ажиллаж байгаа. За хятад ард улсын одоо энэ WeChat гэдэг төлбөрийн хэрэгслийг одоо суйрлуулад ажиллаж байна. За энэ хүү WeChat-ийн төлбөрийн хэрэгслийг суйрлуулснараа одоо хил орчмын бүсэд Ховд аймгийн Булган сумд болон за Ховд аймгийн төвөөр за энэхүү уртлын одоо хилийн бомтоор аялал жуулчилж байгаа, бизнес хийж байгаа хятад жуулчид Монголд орж ирээд худалдаа өөрсдөө өөрсдийнхөө одоо төлбөрийн хэрэгсэл болох WeChat-аар одоо төлбөрөө төлөх. За ингэснээрээ орон нутгийн бизнес эрхлэгчид одоо төлбөрийг нь хүлээж авах борлуулалтаа их юм болцоог одоо нэмэгдүүлж байгаараа онцлогтой. За бид бүхэн одоо Монгол улсад аль биесээр WeChat-ийн түнш одоо юм байгууллага байгаа. За өмнө нь бол хил орчмын бүс буюу Дорногов аймгийн Замын үд суманд бид нэр одоо нэвтрүүлэлт хийсэн бол энэхүү одоо бас Ховд аймгийн тамгын газрынхны одоо бас захиалах хүсэлтийн дагуу энэхүү өнөөдөр бид нар хүрэлцэн ирж ажиллаж байна. За Монгол Улсын засгийн газраас 2023-аас 24 оныг аялал жуулчлалыг дэмжих жилээр зарласан байгаа. За энэ жил бол бас одоо харьцангуй ковидын өмнөх жилээс маш өндөр хэмжээний жуулчид Монгол улсад болон за ялангуяа баруун бүсийн аймагуудаар одоо аялж зугаалж байна гэсэн одоо ийм статистик мэдээнүүд гарсан байгаа. За мөн засгийн газраас хил орчмын одоо аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 48-аас 72 цагийн одоо ийм хил орчмын бүсийн визгүй одоо зорчихын болцоог нээж өгсөн байж байгаа. Ингэснээр цаашдаа бол одоо Ховд аймгийн Булган суманд бол бүгд найрамд хятад улсын жуулчид бол нэлээд нэмэгдэнэ гэсэн юм төлөлтүүд байгаа талаар бол одоо бас аймгийн удирдлагууд бол хэлж байна. За сумын иргэд бол бизнес эрхлэгчид бол аль болох одоо тухайн одоо хөрш орныхоо жуулчдын хэрэгэлдэг төлбөр тооцоог нь хүлээж авдаг юм болцоог хэдий ч нэвтрүүлээд төдий ч одоо үйл ажиллагаанд орлого олох, борлуулалтаа нэмэгдүүлэх, за үйлчлэгээ хурдан борлуулах юм боломж нэмэгдэнэ гэж бид бүхэн харж байгаа. Бид нэр үйлчлэгээ худалдаа үйлчлэг эрхлэх байгууллагуудаар энэ QR кодыг тавьж өгнө. За мөн та бүхэн харж байгаа одоо бид нар энэ адилхан WeChat-аар төлбөр хүлээж авч байгаа шүү гэдгийг илэрхийлсэн юм одоо хаалганы наалтууд болон холбогдох QR-уудыг байршуулж байгаа. За ингэснээр хятад улсын иргэд ирснээр амар хялбар төлбөр тооцоогоо төлөх. За монголчууд бид бүхэн орлогоо авах юм болцоог нэвтрүүлж байгаа давуу талтай байгаамаа.